Сайн Батцуур гишүүний хэлж байгаатай би бас санал нэгдээд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна л да. Жавхлан сайдаа. Би миний энэ 2024 оны төсөв дээр 2023 оны 11 сарын 4-ний өдөр энэ чуулганы эндэр дээрээс хэлжсэн энэ төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлт байна. Тэгээ энэ дээр би нэг жоохон юм уншаад өгч. Төсвийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын хуваарлалт, байршуулалт жигд эдийн засгийн үр ашигтай нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдлаа. Үүнийг Хинтээ аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 14 сая 507 мянган төгрөг байна. Гэтэл Өмнөгов аймгийн хувьд 541 мянган төгрөг. Орхон аймагт 931 мянган төгрөг хуваарлагдж байна. Тэгээ энэ дүнгээр үзэхэд тухайн үед бол 87 мянган хүнтэй байсан Хинтээ аймаг. Тэр жил нийт одоо хөрөнгө оруулалтын дүн 1 их 80 180 тэрбум байсан шүү дээ. 1 их 80 180 тэрбум. Тэгээ өнөөдөр энэ зарим нэгэн хөрөнгө оруулалтууд нь явагдаад дуусаад энэ усын төсвүүдээр чинь Хинтээ аймгийн 26 төс дарга хэмжээ байгаа. Тэнд 721 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан ингээд төсвийн зарчим алдагдсан. Дарга нар чинь болтоор ингээд тавиад иддэг. Тэгэд энэ Ховд аймагт нэг Баруун Дөрвөн аймагт нэг 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан юм л да. Тэр нь жишээ нь одоо энэ Амгаланбаатар гишүүн 3 тэрбум төгрөгөөр Говь Алтай аймагт одоо ийм ажил хиймээр байна гэдэг зүйл яриад Төвшин гишүүн бас Завхан аймагт 3 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хиймээр байна гэж хэлээд дээрээс нь таны ард суудаг Заяабал гишүүн, Урдчин суудаг Чойжсүрэн гишүүн хоёлоо Ус аймагт Улаан уул руу явдаг зам нийтдээ 3 орчим тэрбум төгрөгөөр тавигдах юм а. Тэрнийг одоо та хөрөнгө оруулалтаар тавьж өгөөч гэд ийм ингээд олон гишүүдийн хамтарсан тэр зүйлийг л би өөрийн нэрээр гаргаж байгаа болохоос биш. Энэ одоо 20 тэрбум төгрөг бол нэг тийм их биш шүү дээ. Энд чинь тэгээд танаа намын даргын тухайн үед хийжсэн тэр 14 сая 500 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтын хувьд бол ховд Овс Завхан Говь Алтайгийн бүх иргэдэд хуваахан бол 50 мянган төгрөг байхгүй да. Тийм учраас та нар энэ өөрсдийнхөө энэ засгийн газар дээр байгаа энэ хөрөнгө оруулалт замбраагүй тавигддаг Монгол Ардын нам одоо бас яг 9 жилийн хугацаанд бол үнэхээр Жавхлан гишүүний хэлсэнчлэн тийм айхтар одоо юу гэдгийг Ардын нам ардсан нам гэж хуваахгүйгээр бас төсвөө бас хөрөнгө оруулалтын дээр бол аятайхан тавьж ирсэн. Ямар ч хил ам гарч байгаагүй. Ийм их хөрөнгө оруулалт хийж яхад би тухайн шүүмжлээд өнгөрч ирсэн болохоос биш өнөөдрөх шиг ингэж төсөв барьцаалж хин нэгэн хүн албан тушаалтныг тавих тухай асуудлыг ярьж ингэж устөрж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна.